За сайн уу, намайг Жорж гэдэг. Хэрвээ та хэр амар вэ зурлын имчилгээг анх удаага үзэж байгаа бол энэхүү зурвал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулж, улмаар бичлэгийн төгсгөлд тэрхүү аимшиг кино нийтдээ яг хэдэн цочоодаг хэсэгтэй вэ гэдгийг нь тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2019 онд нээлттэй ээж байсан найруулагч Tate Taylor-ийн Ma киног танаас танилцуулах гээд бэлдсэн байна. Мэдээж өнөөдрийн маань дугаартай Mountain Dew-ндаа сайхан хамтран ажиллаж байгаа. Ямар ч чимээ, ямар ч сэтгэл санааг өмүүлэх магадлалтай зүйл байхад хажууд Mountain Dew байхаа зүгээр шүү дээ. Оо. Зүгээр л байлаа энэ зүуд байтан бэ чиний тэр дур булам төрх харсан чинь мас орн ганцуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй bad bitch зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг Тэр кино маань өмнө нь амьдардаг байсан жижиг Кен тосгон руугаа буцаад нүүж ирж байгаа ээж охин хоёр буюу ээж Эрика болон охин Меги хоёроор эхэлж байгаа. Эрика уг нь бол их сургууль энтрээ төгсчөөд өөр хот руу нүүгээд тэндээ сайхан амьдрнаа гэсэн зорилготой байсан ч нөхрөөсөө салаад заваас ажил төрлөнж жоохон базаахгүй байсан болохоор охинтойгоо хамт өсч төрсөн хотдоо буцаж ирээд эндхийнхээ казиногийн газарт зөөгч хийгч байгаа юм байлээ. Ямар ч тач Меги шинэхэн сургуульд орсон эхний өдрөө л Хейли, Анди, Дарл, Чаз гэд найзуудтай болсноор ганцаардах шаардлагагүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. Угаасаа нөгөө хэд нь айгүй хөөрхөн ааштай, нээлттэй хүүхдүүд байсан болохоор шууд танилцсан өдрөө л Андигийн бүх ихтэй машинд хийц хүрэнгээ ганц 2 пив болж уухгүй явдгийг. Даанч мэдээж манай хэд насан туршаагүй болохоор дэлгүүрээс өөрсдөө пив аавна гэж байхгүй, дэлгүүрийн урд ээлжээрээ зогсож дэлгүүр орох ч байгаа хүмүүсээс биднэрт пив аваад өгч болох уу гэж асууцгаасан ч нэг ч хүн зөвшөөрөхгүй л байгаа юм л да. Азар эцэст нэг юм сүв байна гэж нэг юм ихтэй эхэндээ уг нь бол зөвшөөрдгүй юм. Тэгснээ дараа нь Эндиг харснаа гинэт л аашин солигдоод уух юм аваад өгчдөг. Тэгээ хамгийн сэвтэй юм нь гэвэл сүв байна ажил дээр очисныхоо дараа фейсбүүкээр тэр хэдийг бүгдийг нь хайж олоод стоктоод байвал яах вэ? Эндигийн фейсбүүкээс дамжуулаад аавынх нь дугаарыг олж авангуудаа танаа хүү чинь найзуудтайгаа арх ууж байна гэд гөрөөдл гэх юм да тий хэлцдгийг. Улмаар манай эдийг бүр яг эд дундаа ороод халдсан сууж ахт нь цагдаа хүрээд ирдэг ч гэсэн угаасаа тэдний тосгон амар жижигхэн болохоор тэр цагдаа нь Андигийн аав буюу Бэнийг таньдаг. Тэгээд яг уу баривчилж маривчлахгүй зүгээр сануулаад явуулчихж байгаа юм бэл. Маргааш нь Эрика нохоогоо малын эмнэлэгт аваачаад өгөхөд тэнд нь Сүүн ажилдаг байж таарад Эрикагийн машины дугаар энтрийг мэдээд авчиж байгаагаас гадна нохоо дээр нь хүссэн юм хийх боломжтой болчихж байгаа. Оройн дахиад манай эд Сүүнаар уух юм ахуулцгаахад та нар ингэж гадаа ууж цагдаад баригдахаас айжснаас манад очиод уух юм уу? Машинтайгаа дагаа явчих гэснээр ямар ч эзэнгүү ойн дундуур нэлээд удаан явсны эцэст гэрт нь очдог. Тэгээ байнгын л хаанаас хэн үрээд ирэх бол энтер гэж айхаас гадна харанхууд ялаа шумууландаа баригдаал уудаг байсан манай эдэд бол Сүүаны доод давхрынх нь забарг л зойрл юм да тий. Тэр газар нь айгүй тухтай сайхан санагдсан болохоор уухаан тасл тэндээ уухаар болдъё. Тэгснээс Сүүн та нарын насан дээр их чинч гэсэн ийм л байсан болохоор сайн ойлгож байна өө. Согтуу жолоо бариадахгүй л бол хаяа ингэж найзуудаараа ууж авах сайхан штэ. Гэртээ байгаа юм шиг л байгаарэ. Дээшээ гарч болохгүй угаасаа дээр бол яг л ихчийнх нь хувийн орон зай. Тэгэд намайг Сүүн биш Ма гэж дуудчихаа гэд дээшээ гараа явцдаг. За тэгээд хэсэг хугацааны дараа манай эдийг халзаан байж ахт нь Ма хоол оруулж ирж өгснөө гинэт л буу гаргаж ирээд Чазыг хуцаа тайл хэмээн сүрдүүлж юу ч хүү шалдлуулаад тахдаг. Гэтэ яг хөө тэр буу нь угаасаа ажилдаггүй буу. Тэгээ зүгээр жоохон ширүүхэн л пранктсан болж таарж байгаа. Улмаар ямар ч хор хөнөөл уржруулахгүй байжгаад болгоомжтой харьцаагаарай миний дүүнер гэд явуулдаг. Маргааш нь Ма ажлаа таслан байж өнөөх Эрикагийн ажилдаг казинод нь тагнах ажиллагаа хийгээ байж идэв. Тэр казинод нь Андигийн аав Бен, тэгээд Бэний явуулдаг хүүхэн Мерседес, Эрика гуруула байж байгаа шүү дээ тий. Яг үнэндээ Эрика л Маг таниагүй болохоос биш Ма тэр гуравтай гуруулантай нь 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан юм байлээ. Мэдээж Эрика, Бен, Мерседес гурав дог хүүхдүүдийн нэг харин Ма болохоро сургууль дээрээ нэг ширхэгч найзгүй жоохон гадуурхагддаг л тайпын охин байсан байгаа. За тэр яг уу
манай эдийг хичээлээ тарчаад гарч явахад нь машиных нь хажууд бөөн уух юмтай хайр зүгэж идэг. Ойлгомжтой тэрийг маа авч өгсөн. Тэгснээ бүр бүгдээрнгийнх нь дугаарлуу яагаад амралтын өдрийг хүлээх ёстой гэж өнөөдөр орой манайд үдшилэгтэй шүүгээд бичлэг явуулсан байгаа. Оройн бөөндөө яваад очиход дахиад бүр нэлээд хэдэн 10 жилийнхэн ирсэн байхаас гадна маа зойрныхоо өрөөнд шин тавилга энэ төр аваад чихтэйхэн тогтчулсан л байдэм. Улмаар тэд нэр бөөндөө сайхан үйлдвэрийг хайраар дүүргэж бүгдээрээ тэрвэрлдэн бүжгэлж идэл дээд давхраас нэг сонин чимээ гараад маа энэ зүгээр хуучин хөрөгчний л чимээ байгаа гэснээ дээшээ гарангуудаа тариа бэлдээ зогсож идэг. Бодлого Меги Хейли хоёр 0 орохсон чинь 0 нь хүнтэй байсан болохоор нууцаар дээшээ гарч Магийн 0-д Хейли ороод Меги хүлээцэн зогсож явахдаа дээд давхраас Маг ямар нэгэн хүнийг загнаад цохид зодж байгаа юм шиг чимээ олоо сонсдог. Газ Хейлигийн шээсийг зогсоогоод хамтдаа доошоо буух гэсэн чинь Ма бууж ирж таарад бөөн л уур уцаар болж байгаа. Айсандаа шууд буусныхаа дараа хідүүлээ явцгаая гэд крүүийнхнийгээ дагуулад арилаатгалгүй яах вэ? Маргааш нь тэгээд хоорондоо ярилцж байгаа байхгүй юу? Ер нь тэгэж очиж зугаацах газар мундаад байгаа биш. 8 сарын 17-нд гинжин Миссисэмийн тоглолт болох ч байгаа юм гэд. За тэгэхээр ердөө 2 хоногийн дараа буюу 8 сарын 17-нд Гинжин ах Mrs. M-ийг хоёрын маань энэ мөч тоглолт болох гэж байгааг бүгдээрээ баг мэдж байгаа байлгүй дээ. Угаасаа би ер нь рекламадад ах ер нь шаардлагагүй шүү дээ. Та нар бүгдээрээ ямар зочин артистууд байх лайнап энтрийн айл хизээний харцсан, тикет энтрий авцсан, ямар хувц өмсөх энтрий одоо бодсон л байж байгаа бах. Тэгээ тикетээ авч амжааг хүмүүс байх юм бол тикет зэг эмэн дээр зарагдаж байгаа. За бас Shopee зэг эмэн, Eventix юм уу те, Eventix зэг эмэн. За тэгээд бүр болохгүй бол GS25-ийн бүх салбаруудаар сайхан зарагдаж байгаа. Тэгээд тасалбараа авсан хүмүүс байх юм бол 8 сарын 17-нд сайхан enjoy. Тэгээд тасалбараа аваагүй хүмүүс байх юм бол бушуухан шиг аваарэ. Энэ зуны цэнгэлтгэд болж байгаа хамгийн томоохон шоунуудын нэгийг алхасах гэдэг юм шүү дээ. Гүү байлгүй дээ. Тэ. За тэгээд энэ мөчтөр уулзцгаая. Вуу! Хүлээсэн гэж чимээ бодож. Маргааш нь тэгээ ер нь л манайд бөөнөрөө за одоо ер нь Магинд очихоо болёо гэж ярихаас гадна Энди Мегигээс хоёулаа үерх үү гэж асуугаад Мегид ч гэсэн угаасаа Энди таалагддаг юм болохоор би зөвшөөрж ийн гэд айгүй хөөрхөн үерхэж эхэлж байгаа юм байлээ. Даанч яг сургуулаасаа гарах гээд явж исэн чинь маа бүр сургууль дээр нь хүрээд ирсэн. Би хангалттай уух юм авчлаа. Шууд манайх руу явъя гэж солиороод манайд бас яг шууд шулуухан үгүй гэд хэлчих чадахгүй. Би юм юмтай, би бас юм юмтай гэж шалтак тоочоод амжихгүй нэ гэд бөөнөрөө режектлдгийм. Тэгснэ тэр өдрөө тэгэж режектлсэн ч гэсэн яалтчгүй маргааш нь ангийнхан нэг охины төрсөн өдөр болж таарад тэрэн ч тэгээ тэнийг юм шиг Магинд тэмдэглэе гэдэг санаа гаргаснаар очихоос өөр аргагүй болж байгаа юм шиг байлээ. Меги нилээн ууснаас гадна Эндитэйгээ романтикэлж хагаад сүулдэ бүр тасарцсан байдаг. Өглөө нь бүр юугаад санахгүй гэртээс эрэхтэй нэг харамсалтай юм гэвэл ээжийнхээ бэлгэлж исэн айгүй гоё эмгийг алга болгоцсон л байгаа юм л да. За одоо ёстой яг жинхнээсээ дахиж Магинд очихгүй шүү гэд ярилцсан байсан чинь маа дахиад бүгдээрн рүү янз бүрийн бичлэг явуулаад байсан болохоор Хейли санаачлагыг гартаа аван сургуулийнхаа групп чат руу одоо дахиж Магинд очихоо болёо. Наад мэдрэл авгаа чинь нэг л тийм сэвтэй санагдаад байна гэд бичлэг хийгээ явуулчихж байгаа. Тэгсэн чинь яг тэр групп чатанд нь маа өөрийнхөө стокер аккаунтаараа орцсон л байд юм байлээ л тэ цусараа тэгэл тэрийг олоод үдчилгүй яах вэ? Оройн маа арай жоохон тайванч гэх юм уу, гунигтайч гэх юм уу, өнгөйстэй бичлэг явуулсан байх бөгөөд маргааш нөгөө нэг та хэдийн ууд суудаг байсан газар уулзвал болох уу? Надад нэг хэлэх ёстой маш чухал юм байна гэд манай эдийг яваад очиход манай эдээс уучлал гуйгаад өөрийгөө хор тавдартай тухайгаа хэлдэг. Хор тавдрын эмчилгээ гэд янз бүрийн л энтер уугаад байгаа болохоор сэтгэл санаа нь жоохон тогтворгүй bipolar маягийн байгаад байгаа л гэж өөрөө тайлбарладаг. За гэхдээ Хейли нэг юм анзаардаг нь Магийн гартаа зүүцсэн байгаа бугуувч нь нөгөө нэг төрсөн өдөр нь болсон охины бугуувч байж идэг. Маг явсны дараа тэр тухайн Мэгид хэлэхэд Мэгиж гэсэн эмгээ алга болгоцсон шүү дээ, тэ. Хейли бас эмээгийнхээ бүгжийг олохгүй байгаа юм байлээ. Бүгжийг буцааж өгөхгүй бол би яг алуулнаа
маа гэд улмаар маг ажил дээрээ байх үеэр нь газ гэрлүүн ороод юмнуудаа авахар шийдэж байгаа. Гэрлүүн ороод юмнуудаа хайж авах үеэрээ угаасаа маг тэдний аав ээж нартай одоо нэг сургуульд сурдаг байсан юм байна гэдгийг мэдэж авахаас гадна гоо сайхны ширээнийхээ толон дээр тэр эдийн зургнуудыг бөөнөр нь нааж маадсан айгу амар эвгүй байгаас тавьсараа тэгэл ингээ байж хахад нь гинэтл хаанаас ч юм сургуулийнхан Женни гэж нэг охин ороод ирдээ. Сургуультай ирсэн эхний өдрөө манай Маги Женнийг тэрэгцэртэй явж байхад нь төрж өгч тусалж исэн байхгүй юу. Тэгээд таньжсэн болохоор чи энд яг юу хийж байгаа юм бэ гэсэн чинь энэ манай гэр штэ. Би энд амьдрдیں۔ Ингээд Женни одоо Магийн төрсэн охин л юм бэлээ л дээ. Тэгээд би энэ жоохон муу болохоор гэрээс нь гарахгүй ингээд түгжээд байлгаад байдаг л болж таарч байгаа. Яг энэ үеэр нь Маг ажил дээрээ сууж исэн чинь Бен нохоогоо үзүүлэх гэж орж ирээд маа угаасаа тэгээд Бен намайг бараг танихгүй байлгүй дээ гэсэн чинь хүй сайн үс юу вэ? Чи энд ажилд юм уу гэж шууд таниадахдаг. Тэгснэ айгүй хөөрхөн яриа өдөөд хэсэг юм яар зогсож ирсэн. Хоёулаа хуучны цагаа дурсаад нэг хоолнд орж сууя л да гэж одоо Бен хэлчихдээ. Сүүн угаасаа л 10 жилд байхдаа Бенийг крашлдаг байсан юм байлээ. Бен тэгээд ууг нь бол дог хүүхдүүдийн нэг байсан ч гэсэндээ нөгөө хэдээсээ хамаагүй аятайхан ааштай л хүүхэд байсан юм шиг байгаа. Maaтай хөөрхөн яриа энтер өдөөд хальт одоо тухайн үедээ жогорж л байсан юм шиг байлаа. Манай хоёр уулзгаар тохирчоод гэрлэггүй арихт нь Мэги Хейли хоёр гэж нэг салгасан хоёр юм юугаа ч игээд удаад байсан гарч амжаагүй заяо. Женнигийн тусламжтай арай л гэж нэг юм баригдахгүйгээр цухтааж чаддаг. Цухтсныхан дараа хэдүүлээ ер нь Ма Женни хоёр ямар шүү харилцаатай байдгийг харах бөгөөд уг нь бол Женнигийн бие муу биш заяо. Зөв зүгээр ив ирүүл сав саруул охин Ма тэгээд өөрөө охиныхоо насан дээр нилээн дээрлэхүүлдэг байсан. Одоо 10 жилийн трама ихтэй эмэгтэй болохоор охиндоо одоо нэг тим юм үзүүлэхгүй гэж жоохон хитрхи параноид зангаараа охиноо сургуульд нь явуулалгүйгээр хүүхдүүдээс хол байлгахын тулд тэрэгцэр энтертээр суулгаад бие чинь муу энтер гэд бүр янз бүрийн им энтер уулгаад идэм билээ. За тэр яг уу оройн Ма Бен хоёр уулзалдаж байгаа байхгүй юу. Тэгээ нэг хальтгаан юм ярьж ийснаа Бен шууд шулуухнаар би хамгаалтын камерын бизнес хийж амьдралаа залхуулдаг хүн. Манай гэрт миний машинд Эндигийн ундаг машинд ч гэсэн бүгдээрэнд нь байршил илрүүлэгч байгаа. Энди танад ойрхоо очиод байгааг би мэдж байгаа гэсэн үг. Чамайг надад талтай байсныг бүгдээрээ л мэдэн шүү дээ. Яасе. Надтай ойртох гэж оролдоод байгаа юм уу? Чи угаасаа л азгүй арчаагүй охин байсан яг л хэвээрээ байгаа юм байна. Хүүгээс минь хол бай. Үгүй бол би чамайг цагдаад өгөх биш өөрийнхөө гараар асуудлыг шийдэн шүү гэж хэлээ гараа явуулчихгүй яах вэ? За одоо яг Ма яагаад ингэж ийм хийгээд гаж амтан шиг аашлаа яваад байгааг нь би та нарт хэлье л да. Мерседес, Бен, Эрика энтрийн нийлдэх хэдэн нийлж агаад Бен чамтай уулзъя гэж ингээд сургуулийнхаа нэг харанхуй өрөөрөө Маг оруулсан. Тэгээд тэр харанхуй өрөөнд дотроо Бен Магаар одоо аман биологи хичээл хийлгүүлээд тэгээд яг хийж дуусчаад гараад ирсэн чинь сургуулийнх нь бөөнөрөө Маг доглоод инээдсэн зогсож ирснээс гадна яг үнэндээ тэр харанхуй өрөөнд байсан хүн нь Бенч биш шал өөр рэндом хүүхэд байсан юм байлээ. Тэгэхээр угаасаа Бен, Мерседес тэр хэд бол Мад асар аимшигтай том трама өгсөн хүмүүс болж таарж байгаа байхгүй юу? Өшөөгөө авах гээл төлөвлөсөн тэгээд юмнууд хийгээд яваад байгаа юм байлээ. Яаж ч нөгөө Мерседес гэж нэг балаа юм нь өстгөн үлийн даваан дээр гихчээр яг Маг машин барьцсан явж байхад нь урдаас нь гүүж ирж таарад Ма бол ёстой өчөөхөн чиргэлзээгүйгээр шууд мөргөөд алчдаг. Завас дээрээс нь Эрикагийн нохоонд нь хор тарьсан юм уу яасан нохоо нь гэртээ ирснийхээ дараа айгүй удаанаар амьсгал хураачж байгаа байхгүй юу? Тэгснээ бүр Эндигийн машинаас байршил тогтоогчийг салгаж авч гэртээ авчрангуудаа Бенийг хүрээд ирэхэд нь тариа тухайн алдуулаад тахдаг. Сэрэгт нь янзын сайхан хүл живдүүлчээд эхэндээ боролдоог нь дайрахчаад юм. Тэгснэ за одоохондоо байж гингүүтээ чи надтай нохоо шиг харьцсан болохоор
Би ч гэсэн чамтай нохоо шиг харьцна гэд судсаар нь Мэгигийн нохооноос нь гаргаж авсан цусаа шахаад одоо Мэгигийн нохооны цусыг л гэсэн үг шүү дээ те шахаад хэлвэл яах уу галзуу. Нохоо нүгсний дараахан Мэги шууд л ээжтэй үннээ хэлээд бид нар тэр малын эмчийн герт нь үдшилэг хийдэг байсан юм аа. Тэгээд биднэрт гомдоод манай нохоог алдсан юм шиг байна. Гэхдээ Эрика шууд л маа дээр явж очиод миний охин дахиж ойртвол би цагдаа дуудан шүү гэхэд маавал ёстой одоо надад юу ч наалтгаа байсан гэдэг шиг тоогчгүй байдээ. Ямар ч л байсан оройн Мэгиг унтах гэж твдэж байхад нь ягаад ч юм нөгөө үед дахиад нэг удаа Магинд очсон ууцсан байж идэг солиотар хүрнүүчнтэй. Тэгээд Мэги шууд ээжээсээ нууцаар Магинд явж очиод та нар чинь тэнэг юм уу? Яагаад хүрээд ирсэн гэсэн чинь Анди бүр шаал согтуу хараа өнөөдөр Чаазын дөрсөө өдөр штэ. Дөрсөө өдрөөр нь юу ч хийхгүй өнгөрөх байсан юм. Болохгүй штэ арай гэж солиороод удалгүй Мэгич дээд давхар руу гарч Бэнийг олохоос гадна маа араас нь гарч ирээд ухаан алдуулаад тахалгүй яах вэ? Ухаан алдаас эрэхт нь яг манай эдийг бөөнөөр нь тариа тарьж ухаангүй болгочоод бүр хүзүүнээс нь гавлаад суулгацсан. За тэгээд яргаллаа эхлүүлж байгаа. Эхлээд хамгийн гоё биетэй гэж яригддаг Чаазынх нь биеийг эндүүгээр шарж түлээд хамгийн чалчаа Хейлигийн хоёр уруулыг нь нийлүүл цайхан оёод тэгснэ ягаад ч мэдгүй Дарилыг болохоор зүгээр нүрийн цагаан будгаар бодож байдаг. The fuck. Тунгудлгүй Энди сэрж босч ирээд тэгснэ за тарианых нь үйлчлэгээ энэ төр гараагүй байсан юм уу? Яасан би танд хайртай маа гэж солиорж агаад тэр хоёр бүр үнсэлцээ наад юм. Тэ үнсэлж дуусангуудаа хутгалаад алчдаг ягаад чи. Тэгээд дараа нь яг Мэгиг алхаж исэн ч гэсэн Эрикагийн дуудсан цагдаа хаалхан дээр нэрээд маа шууд сайхан буудаад алчилгүй яах вэ? Тэр цагдааг нь буцаж орж ирчээд хамгийн түрүүнд хийдэг юм нь бүх крүүийнхнийгээ тойруулж өөрөө голдон сунгуудаа төгсөлтийн монтажны зураг авахуулахыг нээж сараа тэгээ Мэгигээр тэр зургаад аруулдээ. Зураг авахулчаад яг Мэгиг дүүжилж алхаж байхад нь ашгүй Женни Маг цохиж унгаагаад унахта чааваас шатан дээр байсан лаг унгааснаар зойр нь шатаад эхэлдэг. Яг энэ үеэр нь Эрика ирж таарсан тулдаа л манай эд шатаад өвчлгөө аврагддаг. Гэтэ гарахаасаа өмнө Мэги Женнийг орхиж явж болохгүй гэд Маг араас нь хутгалангуудаа Женнийг хамтд нь авраад гарч байгаа. Тэгээ маа бол угаасаа тавилантайгаа эвлэрчж байгаа юм байлээ. Зүхтааж гарах гэж оролдолгүйгээр дээд давхарт байсан Бэн дээр явж очиод хангар цээжин сайхан дэрлэн хөвтөөд хамтдаа шатаж үх яа хайрт минь гэснээр кино маань дуусж байгаа юм аа. За тэгээд энэ хүү кино маань кредит хэсгийн оруулуугаар тоолох юм бол яг 1 цаг 32 минут буюу 92 минутын урттай кино байсан. Тэгээ миний тоосноор бол яг 3 хаа. Ерөнхийдөө бол зочиолт бараг байхгүй 3хан зочиод хэсэг байсан. Тэгэхээр хэрвээ та энэ 2019 оны маа киног үзэж энэ маа киног үзэж байгаа бол дунджаар 30.8 минутанд нэг удаа зочих нэ. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэгийн төрөд өндөрлж байна. Тэгээ угаасаа хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзна. Хайртай шүү. За. Сайхан амраарай. Гой зөө зөдлөр. Бай бай.